ChatGPT 5 Монгол амьдарч байгаа хүмүүсийн хувьд интернетээр хамгийн урт хугацаанд их хэмжээний мөнгийг олох арга юу вэ? Энэ сэдвээр ChatGPT 5-тай ярилцаад хариултыг нь олно. 3-4-ийг баримтлан 4-ийг 7 хоногт доор хаяж $200 олох боломжтой байх шаардлагатай. 4-2 крипто мөнгөөр татаа авалт хийдэг байх шаардлагатай. Монгол амьдарч байгаа хүмүүсийн хувьд олсон мөнгөө банкныхаа данс руу татж явах хамгийн хурдан дүт зам бол крипто пеймент. Миний итгэж байгаагаар 4-3 ямар нэг төвхтэй маркетинг явуулдаг байх шаардлагатай. Тэгэхээр өнөөдөр хэдүүлээ Монголд амьдарч байгаа хүмүүсийн хувьд интернетээр мөнгө олох хамгийн амархан, хамгийн хурдан гэхдээ амьдралд чинь жинхэнэ утгаараа хүрч чадах тиймэрхүү хэмжээний орлогыг олох тийм аргыг олох гэж оролдъё. За тэгээд энэ бичлэгийг эхнээс нь дуус хүртэл нь алгасахгүйгээр үзээрэй. Би өөрийгөө товчхон танилцуулъя. За ерөнхийдөө бол би интернетээр мөнгө олдог фрилансер хүн байгаа. Тэгээд би хэд хэдэн аргаар мөнгө олдог, хэд хэдэн одоо YouTube сувгтай. За монголчуудын мэддэг YouTube сувг маань бол Дүрдэл ТV. Одоогийн байдлаар 13,900 subscribeтэй явж байна. Тэгээд энэ YouTube сувг дээр бол Монгол улсаас мөнгө ол гарах замуудыг судлаад бичлэг контент болгож хүргэдэг. Яагаад Монгол улсаас мөнгө олох арга замууд вэ гэхээр эдгээр бүх бичлэгнүүд дээр яг Монгол улсынхаа банкны данс руу олсон мөнгөө татах боломжтой арга замуудын талаар бичлэг гэдэг учраас Монгол улсаас мөнгө олох арга замууд гэхгүй. Тэгээд та бүхэн Монгол улсаас мөнгө олох арга замуудыг хайж байгаа бол интернетээр мөнгө олох хүсэх юм бол миний YouTube цугийг subscribe хийгээд bell icon дээр нь аал гээд дараад өгөөрэй. Ингэснээр та бүхэнд ирэхэд бол миний ирээдүйд хийх бүх бичлэгнүүд санамж буюу notification хэлбэрээр хүрнэ. За өнөөдөр хэдүүлээ Монгол улсаас ChatGPT 5-ыг ашиглаж интернетээр мөнгө олох оролдож байгаа хүмүүсийн хувьд интернетээр мөнгө олох хамгийн амархан арга зам юу болох тал дээр төвлөрнө. За би өнөөдөр хайлт хийхдээ 3 шүүлтүүрийг оруулсан байгаа. Эхний шүүлтүүр нь заавалчгүй крипто мөнгөөр татаа авалт хийдэг байх ёстой. Яагаад вэ гэхээр скрилийг ашиглаад Монгол амьдарч байгаа хүмүүс бол олсон крипто мөнгөө Монгол дахь банкныхаа данс руу Монгол төгрөг рүү хөрвүүлээд татахад ердөөсөө 10 минут л ордог юм билээ. За хоёр шүүлтүүр нь болохоор ямар нэг маркетинг оруулахгүй. Хэрвээ маркетинг хийдэг, маркетинг шаардсан байх юм бол хэдүүлээ тооцохгүй. Яагаад вэ гэхээр хамгийн амархан арга замыг хайж байгаа. Маркетинг гэхээр чинь ерөөхдөө бол хүмүүстэй өрсөлдөж, худалдаа авахч олох, хүмүүсийг худалдаа авах шийдвэр гаргуулах гэдэг ерөөхдөө бол ядаргатай болчихно. Тэгэхээр маркетингийг бол оруулахгүй. 3-дугаарт нь 7 хоног заавалж $200 шихийг олдог байх шаардлагатай. Мэдээж амьдралд хүрэлцгүйц жинхэнэ утгаараа мөнгө олдог тиймэрхүү аргууд хэрэгтэй. Та нарт ямар нэг цагийн гарц болсон 7 өдрийн нэг $5, $10 тиймэрхүүнүүд бол та нарт хэрэггүй байх гэж бодож байна. За тэгээд энэ 3 шүүлтүүр дээр үндэслээд хэдүүлээ хамгийн шилдэг Монгол улсаас мөнгө олох аргыг олцгоё. За энэ би ChatGPT 5-аас саяны яриад байгаа юм одоо асуусан. Одоо ChatGPT 5 юу гэж хариулсныг харъя. За хамгийн эхлээд ChatGPT 5 надаа мөнгө олдог 3 вебсайтыг харуулсан байна. За хамгийн эхнийх нь болохоор Sprout Geek дээр би өөрөө мөнгө олох гэж оролдож байсан. За ChatGPT 5-ын хэлж байгаагаар бол Sprout Geek-ээр олсон мөнгөө крипто сахим төрөвчрүүгээ татах боломжтой гэж байна. Ягаад гэвэл энэ USDC гээд заасан байна. За тэгээд Sprout Geek дээр өдрийн $4-10 олох боломжтой гэж худлаа ирж байна. Бурж байна. Энэ бол худлаа. Sprout Geek дээр би өөрөө мөнгө олох гэж оролдож байсан. Sprout Geek-ээс надад өгсөн даатгавруудын бүгдийг биелүүлсэн. За тэр даатгаврууд нь юу гэдэг вэ гэхээр ямар нэг вебсайтууд руу элсэж орох, ямар нэг вебсайтууд дээр худалдаа авалт хийх, ямар нэг бичлэг үзэх. За би бүх тийм таскуудыг нь биелүүлээд Sprout Geek дээр өдрийн $1 шихийг болж чадаагүй. Гэхдээ надаас шихийг олж чадсан хүмүүс өсөөч байж магадгүй. Толокагийн хувьд бол миний мэдхгүй вебсайт байна. Толокагууд хэзээч туршиж үзэж байгаагүй. За дараагийн нь болохоор Microworkers-ыг бол би туршиж үзсэн. Ерөнхийдөө Microworkers дээр бол нэг өдрийн $5-6 олж исэн байх. Сайн санахгүй байна.
иймэрхүү төрлийн таск биелүүлдэг, бичлэг үздэг, ингэж мөнгө олдог вебсайтууд дотор micro workers бол шилтгүүдийнх нь нэг нь байх гэж бодож байна. Гэхдээ таск биелүүлдэг, бичлэг үздэг, даадгавар биелүүлдэг, ингэж мөнгө олдог вебсайтуудыг тооцохгүй. Ягаад гэвэл эдгээр чинь додоо өдөрт $200 боломжгүй байхгүй. За тэгээд ChatGPT 5-аас би битгий нохон бас бала амьдралд хизээч хүрэлцэхгүй нэг тийм бала мөнгө бол гаргуудыг нь харуулад бай. Додоо өдөрт $500 ихийг болох боломжтой. Зөвхөн тийм л аргуудыг нь харуул гэж хэлсэн байгаа. За тэгэнгүүт ChatGPT над юу гэж хэлсэн гэдэг харъя. If the target is $500 plus per week, then micro task sites and watch video for crypto are complete waste of time. Хэрвээ чиний зорилго чинь 7 өдөрт $500 ихийг олох бол ямар нэг одоо бичлэг үзэж мөнгө олдог, даадгавар биелүүлж мөнгө олдог вебсайтууд бол чиний хувьд бол цагийн ганц гэж хэлж байна. За тэгэнгүүтээ энэ ч яг жинхэнэ утгаараа додоо өдөрт $500 дэш хэмжээний орлого олох боломжтой крипто мөнгөөр татаавалт хийдэг маркетинг шаардлагатай аргуудыг болно харуулсан байна. За хамгийн ихнийх нь болохоор крипто airdrop hunting, farming, multi account strategy гэж байна. За энэ юу гэсэн үг вэ гэхээр та нар крипто airdrop-ууд руу олон аккаунт нээж орох юм бол 7 хоногт $500-аас $10,000 олох боломжтой гэж байна. Энэ худлаа. Хэрвээ яагаад худлаа вэ гэхээр крипто airdrop-ууд чиний аккаунт чи IP-гаар чи хяндаг. Нэгээс олон аккаунт нэх юм бол цаанаас нь банддаг. ATM network дээр би тэгж бандуулсан. За ерөөдөө бол та нарт бандуулсан шалтгаан одоо л хэлж байна. Sorry. Тэгэхээр ямар нэг airdrop-ууд дээр олон аккаунт нэгэд хизээч хэрэггүй. Яагаад гэхээр банддаг учраас. Гэхдээ крипто airdrop-уудаас $500-аас $10,000 олох боломжтой юу гэвэл боломжтой. Гэхдээ тэхийн тулд та нар хүн өрөх шаардлагатай, нэг бол асар хэмжээний мөнгийг хөрөнгө оруулах шаардлагатай. Энэ хоёр замын аль нэгийг нь л сонгоно. За одоо жишээ нь би зарим крипто airdrop-ууд дээр $500 хөрөнгө оруулалт хийхэд өдрөө болгон $34 надад өгдөг. Нэгэсэндээ 17 өдөрт хөрөнгө оруулсан $500 нөхөж аваад 18 дахь өдрөөс нь цэвэр ашиг олно гэсэн үг. Хэрвээ чи $10,000 хөрөнгө оруулалт хийх юм бол 7 өдөрт өдгөн $200 болох боломжтой. Тэгэхээр хэдүүлээ крипто airdrop hunting, farming энийг тооцсон. Яагаад вэ гэхээр маркетинг шаардахгүй крипто мөнгөөр татаавалт хийдэг додоо $200 ихийг олох бүрэн боломжтой учраас. За дараагийн арга нь болохоор affiliate marketing for high ROI crypto gambling гэсэн байна. За ерөөдөө энийг тооцохгүй. Яагаад вэ гэхээр affiliate marketing гэдэг чинь хүн өрөөд өөрсдөө өөрийнхөө худалдаа авалтын тодорхой хувийг нь ашиг болгож авахыг хэлж байгаа. За ингийн тулд маркетинг шаардлагатай. Тэгэхээр маркетинг шаардлагатай учраас тооцохгүй. Дараагийн нь болохоор crypto bot paid VIP groups гэсэн байна. За ерөөдөө crypto bot нь бол энэ crypto airdrop hunting-тай бол нэлээд төстэй. Crypto bot-нууд бол одоо Telegram-ын ботнууд бол одоо янз бүр байгаа. Зарим Telegram-ын ботнууд нь бол крипто тоглоомнууд байдаг. Зарим Telegram-ын ботнууд нь бол крипто airdrop-ууд байдаг. За крипто ботн дээр бол та бүхэн яг крипто airdrop-тэй адилхан ойлгож болно. Зарчмын хувьд бол бүхэл юм нэг адилхан. Тэгэхээр крипто ботыг бол тооцсон. За paid VIP groups гэсэн байна. Энэ нэг юу хэлээд байгаа вэ гэхээр төлбөртэй Telegram-ын группүүдийг хэлээд байгаа. Гэхдээ энэ төлбөртэй Telegram-ын группүүд нь бол Telegram ботноос өөр. Ихэвчлэн төлбөртэй группүүд бол одоо крипто арилжааны сигнал өгдөг тиймэрхүү группүүдийг хэлж байгаа. Одоо жишээ нь биткойн гэдэг крипто койныг Binance дээр хямдхан худалдаж аваад эргүүлээд өндөр үнээр зар гэсэн сигналууд гэдгээр группүүд өгнө. За тэгээд 100% оновчтой таамаглана гэж бол байхгүй. Миний туршиж үзчихсэн крипто сигнал группүүд бол зарим нь 20-30% оновчтой сигнал өгдөг. Зарим нь бол 50-60% оновчтой сигнал өгдөг группүүд ч гэсэн байна. Тэгэхээр крипто bot, paid VIP group энэ хоёрыг хоёулангийн тооцсон.
За дараагийн нь болохоор reselling digital asset game currencies account NFTs гэсэн байна. Энийг одоо та бүхэн тайлбарлая. Ерөнхийдөө бол та бүхэн одоо digital asset-ийг хямдхан худалдаж аваад эргүүлээд өндөр үнээр зарах байдлаар мөнгө олохыг хэлж байгаа. Жишээд өртөх юм бол NFT non-fungible token жинхэнэ мөнгөний үндэс нь бүхий дижитал зургнуудыг, дижитал артыг бол NFT гэж хэлдэг. Тэгэхээр та бүхэн яах вэ гэхээр NFT-нуудыг хямдхан худалдаж аваад эргүүлээд үнэтэй зарна гэсэн үг. Тэрнээс гадна Unity гэдэг ийм компьютер тоглоом хийдэг платформ байдаг. За Unity дээр бол одоо чинь хүмүүс өөрсдөө хийсэн компьютер тоглоомны ассетуудыг энэ чинь Америк дотор зарж байгаа та бүхэн харж байна. Unity дээр бол өсвөр насны хүүхдүүд бол их хвчлэн мөнгө олдгийг бол би мэднэ. Зарим өсвөр насны хүүхдүүд, зарим одоо сургуулийн сурагч нар бол Unity дээр маш их хэмжээний мөнгө олдог. Яаж вэ гэхээр энэ чинь харагдж байгаа эдгээр компьютер тоглоомны ассетуудыг хямдхан худалдаж аваад эргүүлээд илүү өндөр үнээр зардаг байхгүй. За тэгтээ энэ аргыг бүтэдүүд тооцохгүй яагаад вэ гэхээр маркетинг шаардж байгаа учраас. За дараагийн нь content automation monetization гэсэн байна. За энэ яг юу хэлээд байгаа вэ гэхээр одоо ChatGPT 5-ыг ашиглаад бүрэн автоматчлагдсан YouTube сувг, TikTok сувг нэхийг хэлж байгаа. Хэрвээ чи ChatGPT-г ашиглаж бүрэн автоматчлагдсан YouTube сувг нээх юм бол ChatGPT чиний өмнөөс ямар бичлэг хийх шийдвэрийг гаргана. Тэгээд чиний өмнөөс тэр бичлэгийг чинь хийгээд YouTube сувг дээр чинь нийтлэн. Тэгэхээр ерөнхийдөө бол бүх ажлыг чинь ChatGPT 5 чиний өмнөөс хийнэ гэсэн үг. Чиний хувьд бол YouTube-ийн үзэлтээр олж байгаа мөнгө татчихваас өөр юу ч хийхгүй. Гэхдээ энэ аргаар мөнгө олохын тулд бол хугацаа орно. Шууд орогдож үтсэн эхний өдрөө л 10,000 Америк доллар олно гэдээ бол худлаа. Энэ аргаар мөнгө яг тогтвортой мөнгө олдог болохын тулд миний бодлоор бол нэг жилийн хугацаа шаардах баг. Тэгээд крипто мөнгөөр татаавалт хийдэг учраас энийг тооцохгүй. За тэгэхээр ChatGPT-гийн танилцуулсан энэ 5 аргуудаас одоо аль нэг нь тооцож байгаа гэдгийг эргээд харъя. За энэ 5 аргаас бол ерөнхийдөө бол эхний крипто airdrop хантыг энийг бол тооцсон. Тэгээд Telegram bot, paid VIP groups энийг тооцсон. Тэгэхээр ерөнхийдөө энэ 5 аргаас энэ хоёр л бидний тавьсан 3 шаардлагат нийцж байна гэсэн үг. Одоо та нар ерөнхийдөө бол Монгол улсаас хамгийн хурдан, хамгийн их хэмжээний мөнгө олох боломжтой 2 аргыг энэ бичлэгнээс мэдээд авлаа. Дараагийн бичлэгээр эргээд уулзъя. Peace.